Эерэг болон сөрөг тоогоор илэрхийлэгдэх хувьсгчдын талаар ойлголт авах хэд хэдэн дасгал хий. Дараах илэрхийллүүдийг багаас нь их хүртэл нь чагсаан бич гэж бидэнд даалгасан байна. Энд Q-гээс хасах нь N-ээс хасах нь Q гэсэн гурван илэрхийлэл өгөгдсөн байна. N болон Q нь тоон шулуун дээр өгөгдсөн байна. Өөрсдөө хороо бодоод үзээрэй. Тгээс зүүн тийш 3 босоо зураас байна. Энэ бол сөрөг 3. Энэ бол сөрөг 3. Босоо зураас болгоо нь 1-ээр буурсан байна. Сөрөг 1, сөрөг 2. Харин энэ бол сөрөг 3. Одоо баруун тийшээ тоолъё. Босоо зураас болгоо 1-ээр ихсэн. Тэг 1, 2, 3. Энэ тоон шулуун бидэнд үүнийг бодоход туслана. Эдгээр илэрхийлэл болгоныг тус бүрдэн бодъё. Эхнийх нь Q-гээс хасах нь N. Тоон шулуун дээр Q бол N-ийн баруун талд байгаа. Тиймээс Q бол N-ээс их гэдг нь тодорхой байна. Хэрвээ Q нь N-ээс их бол N-ээс Q-г хасвал үнэндээ хоёулаа эерэг байх. Хоёулаа сөрөг байх, нэг нь эерэг, нэг нь сөрөг байх нь тийм чухал биш. Бидэнд ганцхан мэдэж байгаа зүйл бол Q нь N-ээс их юм. Энэ нь Q-гээс хасах нь N нь эерэг тоо гэсэн үг. Харин энэ тохиолдолд харвал Q бол эерэг, N бол сөрөг гэдг нь харагдаж байна. Сөрөг тоог хасвал эерэг тоог нэмэхтэй адилхан. Тиймээс энд байгаа утга бол зүгээр л нэг эерэг биш юм. Энэ бол Q-гээс эерэг утга юм. Үүнийг Q-тэй харьцуулбал Q-гээс их гэдгийг мэдлээ. Гэхдээ бидэнд үүнийг даалгаагүй. Одоо энд N байна. N бол сөрөг утгатай. Энэ бол сөрөг тоо. Энэ бол сөрөг 1 болон сөрөг 2-ын хооронд байх сөрөг тоо юм. Ойролцоогоор сөрөг 1.8 юм шиг харагдаж байна. Нүдэн баримжаагаар харж байгаа болохоор яг таг хэлж чадахгүй. Ойролцоогоор сөрөг 1.8 шиг харагдаж байна. Одоо харин N-ээс хасах нь Q ямар утгатай вэ? N-ээс хасах нь Q. Энэ бол Q-гээс хасах нь N-ийн сөрөг утгатай тэнцүү. N-ээс хасах нь Q бол бага тооноос их тоог хассантай адилхан. Тиймээс энэ тоо бол сөрөг. Эдгээр илэрхийллүүдийн хамгийн их нь мэдээж хэрэг Q-гээс хасах нь N буюу эерэг тоо юм. Харин энэ хоёр илэрхийллийн аль нь бага гэдгийг тогтооё. Бид Q-г ойролцоогоор олж болно. Q бол ойролцоогоор 0.8. 0.8-тай тэнцүү. Энэ бол ойролцоогоор 1.8-тай тэнцүү. Энд байгаа илэрхийллийг ойролцоогоор бодвол сөрөг 1.8-аас хасах нь 0.8 тэнцүү сөрөг 2.6 болно. Зүгээр хар ухаанаар бодсон ч энэ тоо бол энд байгаа тооноос бага гэдг нь илэрхийлвэ. Энийг хамгийн бага гээд хамгийн их нь гэж хэлж болох юм. Бичсэн дээр юм байна. Учир нь хүмүүс тоон дээр том жижиг гэж нэг яриад байдаггүй. Хамгийн бага, хамгийн их гэж нэрлэвэл илүү тохиромжтой юм байна. Хэрвээ багаас нь их рүү байрлуулвал N-ээс хасах нь Q нь дараа нь хэрвээ үнийг хаан ихтэмийн дасгалууд дээр хийж байсан бол эдгээр сонголтууд дээр дараад хийж болох байсан. Харин энд болохгүй. Хамгийн бага нь N-ээс хасах нь Q байна. Дараа нь сөрөг утгатай N байна. Энэ бол ойролцоогоор сөрөг 1.8, харин энэ бол сөрөг 2.6. Дараа нь Q-гээс хасах нь N буюу эерэг 2.6 байна. Тиймээс энэ бол хамгийн их нь. Дараагийн асуултыг харцгаая. Дараах илэрхийллүүдийг багаас нь их хүртэл нь чагсаан бич гэсэн байна. Ерөнхийдөө өмнөхтэй төстэй бодлого байна. Хэвтээ зураас болгон 2-1-ийг илэрхийлж байна. Учир нь нэг нүдийг 2 хуваасан байна. Тиймээс энэ бол 2-1, энэ бол сөрөг 2-1. Бид А-гаас хасах нь Б-г А-тай, А-гаас хасах нь 0.5-тай жишнэ. Бүгдд нь А байна. Тиймээс энийг А-гаас хасах нь тэг гэж үзэж болно. А-тай тэнцүү харцгаая. Энэ илэрхийлэл болгонд А байна. Түүнээс ямар нэгэн тоог хассан байна. Энд тэгийг хассан байна. Юу ч хасаагүй гэсэн үг. Харин энд Б хассан байна. Харин энд 0.5-ыг хассан байна.
Ерөнхийдөө хэдий ч нэ ихийг хасвал төдий ч нэ бага тоолно. Харцгаая. Энэ тохиолдлуудын алинд нь хамгийн ихийг нь хассан байна вэ? Энд эерэг тоог хассан байна. Харин энд тгийг хассан байна. Харин энд сөрөг тоо болох Б-г хассан байна. Энд сөрөг тоог хассан байна. Б бол сөрөг тоо. Энэ бол ойлгомжтой эерэг тоо. Хэрвээ А-гаас эерэг тоог хасвал А-гаас сөрөг тоог хаснаас бага утга гарна. Хэрвээ сөрөг тоог хасвал А дээр нэмсэнтэй адилхан. А-гаас их тоо гарна. Тиймээс хамгийн бага утга гарах нөхцөл бол хасагдагч тоо хамгийн их байх үед бэлэн. А-гаас хасах нь 0.5. Энд эерэг тоо хассан байна. 0.5-ыг хассан байна. Дараа нь А-гаас юу ч хасаагүй буюу А-гаас тгийг хассан байна. Дараа нь А-гаас хасах нь Б. Энэ бол хамгийн их нь. Яагаад гэж юу? Тэгэхээр бид Б бол сөрөг тоо гэдгийг мэдэж байгаа. Энэ бол тгээс доош байлна. Б сөрөг тоо тул сөрөг тоог хасна гэсэн үг. Үнэн дээр энэ бол А-гаас их тоо болно. Үүнийг маш ойлгомжтойгоор хий. Энд байгаа утга А-гаас бага. Энэ бол А-тай тэнцүү гэдэг нь ойлгомжтой. Харин энэ утга бол А-гаас их байна. Ингээд үүнийг багаас нь их хүртэл чагсаалаа. Хэрэв бид үүнийг хаан ихтэй минь дасгал дээр хийж байсан бол үүнийг дарах жижиг тавчлуур байх байсан. Энэ бол хамгийн бага нь дараа нь энэ байна. Одоо үүнийг хийх өөр нэг арга бол хамгийн сүүлийн жишээн дээр үзүүлсэн шиг эдгээр утгуудыг ойролцоогоор олж болно. Б бол энд харагдаж байна. Би түүнийг яг таг мэдэхгүй ойролцоогоор 0.2 юм байна. Ойролцоогоор сөрөг 0.2. Энэ бол сөрөг 2.1 гэдгийг санаарай. Энэ бол сөрөг 0.5. А бол ойролцоогоор сөрөг 0.7, сөрөг 0.7 байна. Гэхдээ энэ дасгалыг яг нарийвчилсан утгуудтай нь хийсэн ч адилхан үр дүнд хүрнэ.